Үндэсний статистикийн хорооноос иргэдийн нийгэм эдийн засгийн байдлыг судалж, амьдралын чанарын үзүүлэлтүүдийг илэрхийлэх тодорхой давтамжит төвөр судалгаануудыг зохион байгуулдаг. Тодорхойлбол Монгол Улсын 21 аймгийн 330 сум, Улаанбаатар хотын 9 дүүргээс төлөөлүүлэн 7,000-аас 17,000 орчим өрхийг санамсаргүй төврийн аргаар сонгож мэдээлэл цуглуулж байна. Өрхүүдээс цуглуулсан мэдээлэл судалгаа нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, хөгжлийн явцыг тодорхойлох, альва бодлого шийдвэр хэрэгжүүлэх болон хэрэгжилтийг хянаж үнэлэхэд ашиглах аль биесны мэдээлэл болтгороо ач холбогдолтой. Өрхүүд төвөр судалгаанд хамрагдаж үнэн зөв мэдээлэл өгснөөр өрхийн орлого зарлага, хэрэглээ, амжиргааны түвшин, хүн амын хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэнд, боловсрол, хоол тэжээл, хөгжил хамгаалал болон цаг ашиглалтын үзүүлэлтүүдийг тооцох боломж бүрдэж, хэрэглэгчдийн хэрэгцээд статистик мэдээллээр хангаж байна. Түүнчлэн хөдөлмөрийн зах зээлийн оролцоо, цаг ашиглалтын ялгаатай байдал, амьдрах орчны аюулгүй байдлаа тодорхойлохоос эхлээд ирээдүйд учирч болох сорилт боломжийг урьдчилан тооцоолж, амьдралын чанарыг үнэлж дүгнэх боломж бүрдэж байгаагаараа даваа талтай юм а. Статистикийн мэдээллийн эрхэм хэрэглэгч иргэд та бүхнийг нийгэм эдийн засгийн судалгаанд идэвхтэй оролцож, мэдээллийн үнэн зөв өгөхийг уриалж байна. Үндэсний статистикийн хороо.